Bloody Mary. Энэ нэр өнөөдөр ч хүмүүсийг айдас давтуулдаг. Шүн тойл руу харж цуст Мэри гэж 3 удаа хэлвэл тэр гарч ирнэ гэх домог үрдэлүүлсэн. Гэвч энэ бол зүгээр нэг үлгэр биш, бодит түүхээс урхан гарсан нэр. Түүний цус нь 8 дугаар Хенригийн угсаа байсан. Харин Англи орны түүхэнд түүнийг зөвхөн цуст Мэри гэж үлдээжээ. Мэри бол 8 дугаар Хенри хааны анхны эхнэр. Кэтрин Арагоноос төрсөн ганц охин. 1516 онд төрсөн энэ охин анхаа эцгийнхээ ихэд хайртай охин байсан ч нэг л өдөр бүх зүйл эргэж орвонгороо өөрчлөгдөв. Хенри их нь болох Кэтринээс залхаад гэрлэлтэд хүчингүй болгосны дараагаар Анна Болейнийг хатан болгов. Тэр цагаас хойш Мэри ордондоо ноёдын охидтой ижил хэрэгмтэй жирийн нэгэн болж хувирчээ. Эцэг нь шинэ хатнаас эрэгтэй хүүхэд төрүүлэх гэж бүхнийг золиосолж сүмийгч Ромоос тасалж Английн сүмийг байгуулсан гэдэг. Гэвч тэр эцэг хүртэл охиндоо хуйлбас хүүхэд гих тамгыг наасан юм. Хүүхэд насандаа Мэри дансаг ордонд хатагтай нарын дунд хөгжим, ном, шүлгийн дунд өссөн. Харин нэг өглөөс ирээд л эцгийн зарлиг гарч бүх өрөө гоёл туслахуудыг нь хурааж авсан байдаг. Түүнийг жижиг тасалгаанд ганцааранганд байлгаж шадар хүмүүс нь хүртэл айж зугтсан гэдэг. Хэдий хэцүү байсан ч Мэри итгэлээ хизээж алдсангүй. Тэр католик сүсэгт бат итгэж залбирч бүхнийг дэвчиж суув. Эцэг 8 дугаар Хенрийн нас барсны дараа Мэригийн дүү 6 дугаар Эдуард хаан болов. Эдуардын эргэн тойронд протестант ноёд цугларч Англиг улам Ромоос холдуулан өөрчлөхөөр шийджээ. Гэвч залуу хаан удаан амьдарсангүй. 15 нас хүрэхээ өмнө өвдөж нас барлаа. Эдуардын нас барахаас өмнө гаргасан гэрээслэлдэр Английн титмийг өөрийн үеийг Lady Jane Grey шилжүүлэхийг бичсэн байдаг. Lady Jane Grey 9 хоногийн хатан хэмээх эмгэнэлт нэрийг түүхэнд үлдээжээ. Харин ард түмэн хууль ёсны залгамжлагч Мэрийг дэмжиж тэрхүү оролдлого нурж унав. Мэри сэлэмнүүдийн дээгүүр ялалтын парад хийж Лондон руу орж ирэхэд хүмүүс баяр хөөрөөр дүүрэн түүнийг шинэ хатнаа хэмээн хүлээн авсан юм. Ингэж Мэри 1553 онд Английн анхны хатан хаан болж титмээ зөв. Гэвч тэр өөрт нь тулгасан бүх гутамшиг ихийнх нь нулимс залуу насны ганцаардл айдас гутралаа мартсангүй. Мэригийн хамгийн том зорилго бол Англиг иргэн католик сүмийн дор оруулах байлаа. Тэрээр Ромын папаас өршөөл хүсэж Англиг дахин католик ертөнцөд нэгтгэв. Гэвч энэ бол олон протестантын хувьд доромжлол аимшиг талхан байжээ. Мэри хатан хаан болсон даруйдаа шашны цэвэрлэгээ эхлүүлв. Эргэж буцах газаргүй юр бусын шүүх байгуулж протестант санваартнууд номлогчид хувь хүмүүсийг баримжилжээ. Түүхэнд Мэригийн зарилгаар 280 гаруй хүн шүүх давцан зогсож галд шатаагдсан гэдэг. Энэ үеийг Мэригийн цуст шүүх гэж нэрлэдэг. Хүмүүсийн айдас өдөр өдрөөр нэмэгдэж Лондонгийн гудамжинд утаас унаглан хүний мах шатах үнэр ханхалж байсан гэдэг нь аимшигтай. Энэ бүхэн Мэригийн цуст Мэригийн хочийг мөнхөд үлдээсэн гэдэг. Мэри улсаа батбөх байлгах гэж Испанийн 2 дугаар Филипптэй гэрлэв. Англичуудын хувьд энэ гэрлэл дургүй хүргэм. Испани хаантай гэрлэхэн тусгаар тогтнолоо алдах гэж байна гэж үзэж байв. Хэдий тэмч Мэри Филиппээс хүү төрүүлж өөрийн мөрөөдлийг биелүүлэхийг хүсжээ. Түүний гэдэс томорч орд даяар хүү төрхийг хүлээсэн ч тэр жирэмсэн биш байв. Энэ бол түүний биед гарсан хавдар, өвчний улмаас үссэн хуурамс жирэмслэлт байсан гэдэг. Мэри хүү төрүүлэх мөрөөдөлтөө нэрвүүлж итгэж байсан нөхөр нь Испани руу буцан явж түүнийг орхив. Эцэстээ тэр 1558 онд 42 наснда хор тавдраар нас барлаа. Орхигдож, доромжлогдож, айдас төгшөөрт өссөн нэгэн охин Английн түүхэнд хамгийн их цус урсгасан хатан хаан болж үлдсэн нь хувь тавилангийн хоржоонтой хэрэг биш гэж үү? Түүний дүү Елизавет хатан хаан болж Англиг дахин протестант болгов. Харин Мэригийн нэр түүхэнд Bloody Mary гэдгээрээ л үлджээ. Мэригийн нэрийг цус, гал, гудамжны шивнэтэй холбож үлдээсэн нь зөвхөн түүхэн шүүх биш юм. Хүмүүс чөнийн цагаар тол руу харж цуст Мэри гэж 3 удаа хэлбэл тэр гарч ирнэ гэж айдаг байсан ч энэ бол Мэригийн бодит хатуу хаанчлалын айдас. Хизээч мартагдашгүй шаналлалтай ард түмний дунд домог болон амилсан хэрэг ажээ. Түүх гэдэг ямагт үннээр үлддэггүй, харин бидний хүлээн авсан сэтгэл хөдлөлт мөнхөд хадгалагддаг гэдгийг та битгий мартаарай. Лайк дараад subscribe хийгээд дараагийн хаат адтын түүхийг хамтдаа сонсоцгоё.